За энэ хэрэгслүүдэд тэгээд иргэд маань өөрсдөө бүртгүүлэх үүрэгтэй юу? Эсвэл зарж байгаа байгууллагууд нь бүртгүүлэх ёстой юу? Энэ талаараа тусах ёстой. Анар гişүн асуултанд хариулъя. Энэ улсын эсхийн тухай хууль дээр бол ерөөсөө улс түрүүн бас тулах гишүүн асууж ирсэн. За улсын агаарын хөглөг гэдэг маань өөрөө төрийн зэргийн байгууллага болон төрийн тусгай чиглэл үүргийн байгууллагуудын л агаарын хөглөг буюу нисдэг дэргүүд орж байгаа. Тэрнээс иргэний болон иргэдийн гар дээр байгаа нисгчгүй нисэх хэрэгсэл болон агаарын хөглөгүүд бол иргэний хуулиар зохицуулагдана. За иргэдийн гар дээр байгаа бага уурын дронууд бол одоо дроны тухай хуулиар цэхэм яамдаар босрогчоо тэргүүр зохицуулагдана. За үүн дээр бол зөвхөн том уурын төрийн зэргийн байгууллагын болон тусгай чиглэл үүргийн улсын агаарын хөглөг болон иргэний агаарын хөглөгөд саад бэрхшээл учруулж болох утсаар тусгай дронуудыг нууцын журмаар бүртгүүлж оруулж ирж байгаа. Тэр харилцаа зохицуултанд иргэдийн гар дээр байгаа жижиг уурын дроныг бол улсын агаарын хөглөгийн зохицуултанд орохгүй гэсэн үг.